За энэ бичлэгийг яг одоо их сургууль руу apply хийж байгаа 12 дугаар ангийнхан болон gap-ээр авж байгаа дүүнер тань зориулж хийж байна. За тэгээд яг одоо apply хийж байгаа хүмүүсийн донд маань гарч ирдэг хамгийн том асуудлуудын нэг бол тийм ээ одоо яагаад та нар тэнцэхгүй хариу авж байгаа вэ? Яагаад одоо тий зарим хүмүүс шалгагдаад зарим шалгагдахгүй байгаа вэ гэх юм бол мэдээж маш олон шалтгаан байгаа. Тэдний нэг нь бол энэ сэтгэл зүй гэдэг зүйлээс болдог. Тэгээд өнөөдөр би та нарт туслах энэ сэтгэл зүгээ өөрчлөх нэг аргын тухай хуваалцах гэж байна. За тэгээд ахыг нь бол Тэнгис гэдэг. Тэгээд 10 дугаар анги хүртлээ ерхий боловсролын сургуульд сурж байгаа. Тэгээд хамгийн анх Америк явах тухай тийм ээ 10 дугаар ангитай танилцаад тэгээд англиээ сураад юмудаа бэлдээ шалгалтын оногоо бэлдээд ингээд явж байсан. За тэгээд сургуулаа тэтгэлтэйгээр хурж иж тэнцсэн дүүргээд тэгээд тэрнийхаа дараа бол одоо Америкийн бас 500 шилдэг 500 компанид тэнцсэн орсон байгаа. Тэгээд ер нь бол одоо яг тухайн үед гардаг асуудлууд ингээд ахын зүгээр эргээд харахад ямархуу асуудлууд хамгийн ихээр гарч ирээд байна вэ гэхээр үндсэн зүйл бол ердөөсөө энэ амжилттай аппликейшн бэлдэж байгаа хүүхэд болон амжилтгүй те зорилгоо хаяа дуусж байгаа хүүхэд байгаа тийм Монголдо сурахаар шийдэж байгаа хүүхдүүд байгаа мэдээж Монголд сурахыг одоо тийм ялагдал гэж хэлэх нь бас хитрхи юу гэж магадгүй юм. Гэхдээ мэдээж чи зорилгоо хайж байгаа бол тэрийг ялагдал гэж хэлэх нь зүйтэй. Тэгэхээр тэгж байгаа хүүхэд хоёрын гол ялгаа нь юунд байгаад байгаа вэ? Хоёулаа яагаад 10 дугаар ангиас зэрэг бэлдэж эхэлжээ. За хоёулаа яагаад 11 дугаар ангиас зэрэг бэлдэж эхэлжээ. За зарим нь магадгүй тийм ээ. Бүр эцсийн мөчүүд ингэ шийдэгдэж байгаа тийм үе ч гэсэн байгаа. Тэгээд яг одоо энэ 12 дугаар анги дээр чи ямар сэтгэл зүйтэй байх вэ? Юу юунд хөрөнгө оруулалт хийх вэ? Юу юун дээр анхаарах вэ? Яаж урагшлах вэ? Яг одоо наад үе дээр гаргаж ирж байгаа шийдвэрүүд чинь хамаг зүйлийг чинь тодорхойлдог гэсэн үг. Тэгэхээр ахын зүгээр та нарт нэг юуг та нартай хуваалцъя. Сэтгэлгээний харах өнцгийг та нартай хуваалцъя. Тэгэхээр тэр нь юу вэ гэхлээр одоо Чингис хааны кодыг хэлэх хэрэгтэй болно л доо. Юу гэдэг вэ гэхлээр болохгүй бол яана гэж битгий асуу гэж битгий бүү эмээ. Болгоё гэвээс болох босуу. Хүрхгүй бол яана вэ гэж бүү одоо тэнэгэлзээ. Бүү эргэлзээ. Хүрий гэвээс хүрх босуу гэдэг. Энэ бол одоо энийг уншаад энийг сонсоод бол үнэхээр анх одоо самсаа ширхмээр тийм гоё мэдрэмж төрж исэн. Үнэхээр одоо тийм дэлхийн талыг эзэлж явсан хүний сэтгэл зүй болвол үнэхээр бүр ингээд цус лugшим тийм гоё мэдрэмжийг төрүүлж байсан. Ахихын хувьд бол тэгээд за энэ коутэн дээр одоо цаана юу хэлээд байгаа вэ гэхлээр тэгээ болохгүй бол яана вэ гэж чи одоо айх чинь өөрөө тийм ээ хүн өөрийгөө л айлгаад байгаа асуудал байгаа байхгүй. Энийг чи яаж даван туулах хэрэгтэй вэ гэхлээр зүгээр яана гэсэн үг. Болгоё гэж өөртөө хэлэх хэрэгтэй гэсэн үг. За бүр яг коутыг нь бүр яг үгчлэн хэлэх юм бол яаж болгох вэ гэж битгий асуу. Болгоё гэвээс хэмээвээс болох босуу гэж хэлж байгаа байхгүй. Тийм ээ. Одоо ахихын хувьд бол яаж асуух айгүй дуртай. Юу лээ? Яаж гэдэг үгийг асуух дуртай. Яагаад гэх юм бол нэг зүйл болохоо байлаа. Тэр үед чиний шууд толгой чинь ямар асуултыг асуух ёстой вэ гэхээр яаж гэж асуух ёстой гэдэг энэ асуулттай одоо миний хувьд бол хамгийн анх яажсэн бэ гэхээр дайралтж байсан бэ гэхээр одоо 4-р курсыг төгсөх жилдээ би нэг энтерпренеур залуугийн бичлэгийг үзчихсэн. Тэрэн дээр юу гэж хуваалцж байгаа вэ гэхээр хангалуун сэтгэлгээ болон хомсдлын сэтгэлгээ хоёрын хамгийн том ялгаа нь ердөөсөө тухайн хүмүүсийн асуудаг асуултанда байдаг. Тийм ээ амжилтанд хүрж байгаа хангалуун сэтгэлгээгээр амьдралаа дүүргэж явж байгаа. Энэ хүмүүс бол асуудал гарч ирэх үед юм болохоо болох үед таагүй зүйлс тохиолдох үед тийм ээ юм чинийхаар биш байх үед тийм ээ сөрөг мэдрэмж нь магадгүй чи автах үед магадгүй хожигдож байгаа юм шиг тийм мэдрэмж авч явах үедээ өөртөөсөө юу асуудаг вэ гэхээр ердөөсөө яаж гэдэг асуултыг асуудаг. Тийм. Би дуусчлаа, би одоо найз охин залуугаас салчлаа, би депрессдлээ гэж одоо гуниглахын оронд окей, ийм нөхцөл байдал боллоо. Эндээс яаж гарах вэ?
Окей. Миний оноонууд жоохон таарахын байгаа юм байна. Энэ нөхцөл байдлыг би хэрхэн өөрийнхөө давмгай байдал болгох боломжтой вэ? Хэрхэн энийг би сул тал болгохгүйгээр давмгай байдлаа болгоод тийм ээ зөв зүйлс дээр анхаараад зөв зүйлсээ тодруулаад аппликейшн дээр ашиглах боломжтой вэ? Хэрхэн би өөрийгөө зарах боломжтой вэ? гэж асууж эхэлдэг. Тийм ээ. Хангалуун яаж гэдэг асуултыг асуухын төдийд хүнд юу орж ирдэг вэ гэхээр ердөөсөө юу орж ирдэг. Хангалуун сэтгэлгээ орж ирдэг. Учир нь их юм бол хүний тарих гэдэг бол ямар асуулт өгнө яг тэрнийх нь хариултыг олж өгдөг ийм гайхамшигтай хэрэгтэй. Тэгээд чи яаж гэд асуугууд тэгвэл ингэж гэдэг хариулт гарч ирдэг. Одоо энэ дээр та нарт хуваалцах хамгийн гоё зүйлсүүдийн нэг нь юу вэ гэхээр Чингис хааны хувьд бол тийм энэ кодыг уншичаад би аягүй гайхчихсан байхгүй. Яаж үүнийг болгох вэ гэж бүү асуу гэж хэлж байгаа. Мэдээж бид нар Чингис хаан хэлсэн үгүй юу мэдэхгүй л дээ. Яг яасан бэ тийм. We don't know. Яг юу болсон бэ бид нар мэдэхгүй. Гэхдээ би бол дэлхийн талыг эзэлж явсан тийм цөстэй ир хүн. Тэр хүний чинь бодож байгаа байдал, дотроо мэдэрж байгаа байдал, бодсон сансан зүйлстэй хүрж байгаа байдал нь энгийн хүн шиг байгаагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүний хэлж байгаа зүгээр ганц хоёрхан коднос бид нар сэтгэлгээг нь харж болно гэсэн үг. Яаж болгох вэ гэж бүү асуу гэж байгаа. Болгоё гэвээс болох босуу гэж хэлж байгаа. Яаж их сургууль тэнцэх? Яаж тэтгэлэг авах? Болгоё. Тэтгэлэг авъя. Тэнцэе. Гэвээс тэнцэх босуу. Гэхдээ энэ хүн зүгээр манлайлж байгаа нь бас харагдаж байгаа. Бусдад хандаж хэлээд байгаа байхгүй юу? Хажууд нь байгаа нөхдүүд нь ингээд арчаагүй царайлаад, аимхай царайлаад юм хийж чадахгүй дүлгнээд байх үед нь хэлж байгаа байхгүй юу? Чи яаж гэж битгий асуу. Тэгвэл яана, тэхгүй бол яана, хожигдвол яана, тэнцэхгүй бол яана, тэтгэлэг авахгүй бол яана гэхийн оронд авъя гэж хэлээ. There's some wisdom in there. I really дахихын хувьд бол энэ кодонд үнэхээр хайртай. Бүр цаанаасаа ингээд нэг дотроос нэг тийм бахархам тийм мэдрэмж төрөөд байгаа. Тийм цөстэй. Тийм бууж өгөхгүй. Тийм тийм ээ. Орчлон хорвоогоос хүссэн зүйлээ нэхэмжилдэг төрлийн хүн байсан байгаа байхгүй. Бодлоо, саналаа, хятадыг дайлаар мордъё. Гэл мордчихдаг. Тэгэл тэрийг авдаг тийм ээ. Тэгэхгүй бол яана гэсэн хоёрдугаар вариант тэр хүний ухаан дотор байхгүй байгаа байхгүй. Үнэхээр тийм байсан ч тулдаа бас ямархуу төвшөнд гарч ирж яаж дурсагдж тийм ээ ямар legacy үлдээж явсныг нь бид бүгд мэднэ тийм ээ. Тэгэхээр энэ бичлэгийг дуусгахдаа ахын та нарт ганцхан л зүйлийг хэлье. Тэр нь юу вэ гэхээр хожиж байгаа хүн болон хожигдж байгаа хүн чамаас илүү тэтгэлэг авж байгаа хүүхд болон чамаас дутуу тэтгэлэг авж байгаа хүүхд тэнцэх болон тэнцэхгүйгийн хоорондох цорын ганц ялгаа бол ердөөсөө л юундаа л байна. Дотоод сэтгэл зүйндээ л байна. Чиний дотоод монологтой л байна. Чи айгаад салганаад эргэлзээд бууж өгөөд эргэж буцаад байх юм бол яг л тэрнийхээ дагуу үр дүнг авна. Эсрэгээр чи эхлээд яаж гэж асууж эхлэв. Одоо Чингис хааны хэлж байгаагаар бол яаж гэж асуух ч хэрэггүй гэж байгаа байхгүй. Энийг сонсоод миний хувьд бол зүгээр гайхчихсан. Тэгэд уншсныхаа дараа би бодоод байгаа байхгүй. Би ч одоо бүтэн тийм миний өдөр тутамдаа ингэж асуудаг асуулт бол яаж шүү дээ. Тийм. Энэ асуултандаа би өөрөө их дуртай. Надад айгүй олон гаргалгааг гаргаж өгч байсан. Өгсөөрч байгаа. Тэгээд энэ асуултыг асуухаа болоод зүгээр тэгвэл ингээ гээд ингээ зөриөд эхлэнгүүт цаанаасаа ингээд тэг орчлон хорвоог penetrate хийж байгаа маань харагдаад байгаа байхгүй. Hope that helps.
Амжилт хүсье.